Ипотекийн нийт зээлийн 70%-ийг 6% зээл эзэлсэнийг харвал төр энэ зах зээлд хэтих оролцсон илэрхий байна. Олон улсын жишгт эсрэгээр хөнгөлөлттэй бага хүүтэй зээл нь 30%, харин үлдсэн шатлалтай арилжааны зээлийн эзлэх хэмжээ нь 70% байдаг байна. Ипотекийн зээлийн хүүн 6% буюу бодлогын хүүнээс хэдэн нэгж доогуур учраас энэ зээлийг авах айлууд тэр хэрээр олон очир дугаараа хүлээн банкудад зээлийн хүсэлт өдрөөс өдөрт нэмэгцээр байна. Хэрв 6% зээлийг хүссэн хүн бүр төгөөд байвал хүүхдийн мөнгө шиг цаашлаад нэг төрлийн халамжийн хэлбэр болж нэмэгдэх эрсдэл энүүхэн ирсэн. 20 жилийн хугацаатай 6% хүүтэй ипотекийн зээл авсан өрх дунджаар 331 сая төгрөгийн татаас дэмжлэг авдаг гэх судалгаа гарсан. Судлаачид арилжааны хүүтэй зээл болон 6% хөтөлбөрийн зээлийн график төлөлтийн ялгааг дараах байдлаар гаргасан байна. Жишээлбэл эргэнд оржих 214 сая төгрөгийн орон сууцыг ипотекийн 6% хөнгөлөлттэй 150 сая төгрөгийн дүнтэй зээлийг 20 жилийн хугацаатай авсан. Доржих сар бүр 1 сая 75 мянган төгрөгийн төлөлт хийж 20 жилийн хугацаанд нийтдээ 257 сая 915 мянга 181 төгрөгийн төлөлт хийнэ. Харин яг ижил хэмжээтэй ижилхэн үнийн дүнтэй арилжааны зээл авсан болдых 1 сарда 2.4 сая төгрөгийн төлөлт хийж 20 жилийн хугацаанд хүүгийн төлөлтөд нийтдээ 589 сая төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл 20 жилийн хугацаатай 6% хүүтэй ипотекийн зээл авсан өрх дунджаар 331 сая гаруй төгрөгийн дэмжлэг авч байна. Гэтэл хөнгөлөлттэй зээл авсан иргэд ийм хэмжээний татаас дэмжлэгийг хөтөлбөрийн хүрээнд авч байгаагаа мэддэггүй байна.